Эмч багш тэргүүтээ төрийн албан агчид цалин нэмэх асуудлаар өнгөрсөн онд удаа дараа жагсаалт цуглаан зохион байгуулад байгаа. Үүнийг дагаад он гараад цалин нэмнэ гэх шуумж дэгдэж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар юун цалин нэмэх улс мөнгөгүй болсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Гэвч ийм эсрэг тесрэг нөхцөлд Монголын үйлдвэрчний эвлийн холбооноос цалингийн нэмэгдлийн талаар ээлжид шаардлага өнөөдөр засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдгдлээ. Тэгвэл улс мөнгөгүй болсон гэж яригдах энэ үед ямар боломжийг харж ийм шаардлага хүргүүлж байгаа талаар Амгаланбаатар дарга ингэж ярьж байна. Гурван талд энэ 2015-аас 2016 оны улсын хэлцээгээр цалин хөлсийг одоо нэмэгдүүлэх асуудлыг 2015 оны 1 сарын 15-ны өдөр энэ хөрөнгө мөнгөний асуудлыг улсын төсөвт суулгуулж энэ хэлцээрийг байгуулсан. Би одоо энэ он сартаа юм үзүүлчих би явуулсан байна. 2015 оны 1 сарын 15. Өнөөдөр гэнт одоо Монголын үйлдвэрчний эвлийн холбооноос цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн хүнд байгаа үед бид тавьж байгаа бишээ гэдэг өнөөдөр ингэж бас өдөр судартай ярих шаардлага байна. 2015 оны 1 сарын 15 хэлцээрээр тохирсон асуудлаар засгийн газар эцэслэн шийдвэр өгнө. Тохирцоо байгаа биелүүлэг өгнө. Үйлдвэрчний эвлийн холбооны мэдээлж байгаагаар тэд төсөв хүндэрсэн энэ үед зүгээр ч нэг цалин нэмгэж шаардаагүй. Цалин нэмэх 90 тэрбум төгрөгийг төсөвт суулгаад энэ оны 5 дугаар сарын 1-ээс төрийн албан агчдын гар дээр ирэх мөнгийг нэмэхээр хилцээр хийсэн гэж байгаа юм а. Уг нь энэ сарын 1-ээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин нэмнэ, харин ирэх 7 дугаар сарын 1-ээс төрийн тусгай албан хаагчдын цалин нэмэх байжээ. Гэвч энэ нь биелэлээ олоогүй учраас өнөөдөр засгийн газар дахин шаардлага хүргүүлж байгаа юм байна. Хүчтэй ажилласан маш өндөр хэмжээний тэмцэл хөдөлгөөн хийж харилцан ойлголцол хөгж улсын төсвийн тодтогод хөрөнгөө суурьлуулсан. Гэтэл энийг шийдвэрлэхгүй ямар сонирхол байгааг үйлдвэрчний эвлийн байгууллага ойлгохгүй. Нэмнэ гэж ярьж байгаа боловч энэ шийдвэр нь бодиттой бодитгүй олдгүй байна. Тийм учраас улсын шийдвэрийн санхүүгийн ажлын энэ шийдвэрийг гартал одоо тэмцэлийн үйл ажиллагаа зохион байгуулж эхлэе гэсэн юм шийдвэр өгсөн байна. Энэ удаагийн шаардлагыг засгийн газар хүлээж авахгүй бол Монголын үйлдвэрчний эвлийн холбооноос хөдөлмөрийн хуулийн 115-ийн 1-т заасны дагуу хамтын маргаа өрнүүлнэ гэдгээ мэдгдлээ. Энэ хүрээнд тэмцэл шилжих ажлын хэсгийгч өнөөдөр байгуулаад байгаа гэдгээ мэдгдсэн юм а.